За бас амжилтын нэг нууцыг дэлгий. За энэ бол мэдээж бас л чухал зүйлүүдийн нэг. За энэ бол юу вэ гэвэл зөв хооллолт. За ягаад зөв хооллолт бүр ийм амжилтын нууц руу ороод ирвэ гэвэл хэрвээ бид нар хөнөөлтөө залхуу хүрэгдэг байнгын бидний маш их энергийг татаж авдаг тийм хоол байнга идээд тэгээд амжилт руу явна гэдэг бол жаахан хүнд. Яагаад гэвэл залх төрөний хэлсэнтэй залхуу хүрнэ. За тэгээд бас нэлээд тийм хүнд. Тэгэхээр зөв хоолт гэдэг юу вэ гэвэл за нэгдүгээрт их идэхгүй байх хэрэгтэй. За ягаад их идэхгүй мэдээж миний өдөр бол ойлгож байгаа. Их идэхгүй байх хэрэгтэй гэвэл хит их идэлт бидний залхуу хүрэгдэг. За тэр ягаад гэвэл тэр их хоолыг боловсруулахын тулд бидний нөгөө нэг амжилтанд зориулах гэжсэн зориулах ёстой энергийг ходоод маань татаж авдаг. Ер нь бол хоёр зүйл их бидний энерги татаж авдаг тийм. Нэгдүгээр бол тарих. За тарих бол бараг 75% ч биш магадгүй маш их өндөр яригдчихэж байгаа. За хүүхэд бол маш өндөр бүр 80-90% яг энергийг тархинд татаж авдаг. Ягаад гэвэл танин мэдэх хүн хөгжил маш өндөр учраас. За тэгээд үлдсэн хувийн бусад зүйлүүд. Энэ дотор ходоод дотор байгаа хоолыг шингээхин тулд тэр зөв чиглэлд явах энергийг ходоод бас хулгайлдаг, татдаг байхнаа. За дараагийнх нь зөв хооллолт гэдэг нь үнэхээр таныг за нэг өсөндөө ингэж бусдаас ялгаруулж өгнө гэж би хэлчихье. Яагаад вэ гэвэл ийм учир байдаг юм. Ихэнх хүмүүс зүгээр өдөр тутмын амьдралдаа сэтгэл хангалуун, өдөр тутмын амьдралдаа болоод тэгээд явж байдаг. Нэг өсөнд ажил хийгээд өглөө оройн гэх ирээд ингээд нэг тийм энгийн гормоор. Гэтэл өнөөдөр бид нэр амжилтанд хүрэх гэж явж байгаа хүний тухай ярьж байгаа учраас тэр хүн бол жирийн хоол идэх ёсгүй. Тэр хүн бол бүр тийм зөв хоолтыг идэх ёстой. Гэхдээ энэ дээр өнөөдөр би тэр нь буруу, энэ нь зөв гэхгүй. Гэхдээ танд өөртд нь таалагдж байгаа хөнгөн танд ингээд эзний дараа ямар нэгэн тийм таарамжгүй зүйл илэрдэггүй тийм хоолыг идэх хэрэгтэй. Мэдээж бас энэ дээр бол нэг татгалзах зүйл юу вэ гэвэл алкогол буюу спиртийн төрлийн ундаанаас бол бүр мөсөн татгалзах хэрэгтэй. Ер нь бол маш их эрс багасгах хэрэгтэй. Ягаад вэ гэвэл энийг өмнө их андуургддаг байсан. За өмнө бол хэдэн жилийн өмнө бол нэлээд 10, 20, 30, 40 жилийн өмнө бол амжилтыг бол за бараг л архитай холбодог байсан тийм үү? Найзуудтай болохын тулд за тэгэл янз янзын юм хийхин тулд архитах тийм үү? Архиар бие биед рүү ойртох. За одоо энэ асуудал бол байхгүй болсон. Тэгэхээр хэрвээ та амжилт руу явъя гэж бодож байгаа бол спиртийн төрлийн ундааг бол болох хэрэгтэй. За цаашлаад бүр оюунлагаар явъя гэж бодож байгаа бол бүр нэгсэндээ та бүр дээшээ өгсөө тийм үү? Бүр материалын амжилтаас гадна бас оюунлагын амжилт тийм үү? Оюун ухааны амжилт гаргая гэж бодож байгаа бол хэдэн зүйлээс төрдөө татгалзах хэрэгтэй. За энэ нэгдүгээрт юу вэ гэвэл маш хурц сонгон сармисыг байнга хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Ягаад вэ гэвэл бас мөөг гэд нэмчээ би. За мөөг энэ хоёр байгаа. Ягаад вэ гэвэл хорыг хороор гэдэг тийм үү? За бид нар ханаа төрлөө. Тэгэхээр чинь бид нар вирус юм уу? Бидний биед нэг хор байна гэсэн үг. Тэрийг бид нар юугаар дарддаг вэ гэвэл сармистэй шүл, сонгонтой шүл гэдээ дарддаг. Тэгэхээр сармис сонгон хоёр бол байнга хэрэглэхэд ерөөсөө зохистой уран бол биш. Ягаад гэвэл энэ бол хорыг хороор гэж байгаатай адилхан. Бидний биед вирус орсон, харин сонгон сармис энийг устгах чадaltaй. Харин зүгээр үед, энгийн үед бид нар хит ихээр сонгон сармис мөөг идэхэд бол энэ бол таатай ерөөсөө биш. Ерөөсөө энэ бол харшилдаг зүйл. Яагаад мөөг гэж байгаа вэ гэвэл мөөг их сонио ургамал хаанч ургадаг. За бараг л дээрээс л хамгийн бохир газарч ургаж байдаг, цэвэрхэн газарч ургаж байдаг. Гэхдээ голдуу мөөг бохир газар ургахтаа маш их
таатай байдаг. Тэгэхээр энэ дээр бас үнэхээр л одоо та дахиад хэлье бэ. Үнэхээр одоо та оюунлагаар тийм үү амжилт гаргая гэж бодож байгаа бол ном бичдэг ч юм уу эсвэл одоо хүмүүсүүдийг оюунлагт урайлж тийм ажил хийдэг бол эдгээр зүйлийг бол хасах хэрэгтэй. Энэ дотор бас спиртний төрлийн ундаа орно. Спиртний төрлийн ундааг ерөөсөө бүр болох хэрэгтэй. Маш их багасгах хэрэгтэй. За мэдээж одоо энэ дээр чинь бид нар мэдэн шүү дээ. Газтай ундаа гэдэг хөнөөлт токсик хоолуудыг бол гаргах хэрэгтэй. Ингэж бол зөв хооллож эхлэх хэрэгтэй. Тэгээд зөв хооллолтоо өөрөө тавих хэрэгтэй. Нэгдүгээр их биш. Гэтэ өдөрт ер нь болж игвал нэг хоол. Ягаад гэвэл за яг 2 хоол. За максимум 2 хоол. Ягаад гэвэл бид нар урд нь ч гэсэн нэг л хоол иддэг байсан монголчууд. За энэ сүүлийн үед л энэ одоо юу гэдэг хит их хоолны рекламд бид нар автагдаад өдөрт 2 3 хоол идээд байгаа юм. Гэтэл бидний биеэр нийцэн бол нэг хоол итгэл өдөрт нэг хоол идээд тэгээд нэг 2 3 ундаа байхад болно. Унд байхад тийм үү? Уг нь болох ёстой юм. Гэтэл бид нар энийг бол зүгээр л арай л өөр юмд автагдаад байна бид нар. Тэгэхээр дахиад хэлье бид нар тийм үү? Амжилт руу явж байгаа хүн, амжилт руу тэмүүлж байгаа хүн зөв хооллолт гэдэг юм байхгүй бол энэ бол маш их худлаа бол. Яагаад вэ гэвэл бид нар хэдий чинээ хоолыг зөв хоолыг ойлгоно, төдий чинээ бид нар урагшлахад амар байдаг. Одоо мэдгүй одоо гахаа шиг идчихээ. Одоо маш их сайхан цэмцгэр явна гэдэг бол юу л бол. Тэгэхээр бид нар яхаа хоолндоо анхаарал тавих хэрэгтэй. Энэ хоолыг би идэхүүгөө. Ер нь хоол зүг сайн судлах хэрэгтэй. Надад ямар хоол тохирох вэ? Энэ дээр нэлээд тийм цаг гаргах хэрэгтэй. Би ямрыг идэх үү? Би явг идэхгүй. Би энэ дээр яг та нарыг цагаан хоол идэрэй гэж уриалахгүй. Ягаад гэвэл бид нар эсрэг эрс тэрс уур амьсгалтай улсад оронд амьдэрдэг. Тэгэхээр бид нар махаа идэж болно. Гэхдээ яаж зохицуулж идэх вэ гэдэг нь бидний ухаан гарна гэсэн. Тэгээд эцэст нь хэлэхэд энэ амжилтын нууц дотор зөв хоолт гэдэг юм маш их том байр суурь эзэлдэг юм шүү. Тэгэхээр зөв хоол сурна, мацаг барьж сурна. Зарим өдөр бид нэр яг цагаан хоол идэж сурна. Янз янзын юм хийх хэрэгтэй. За ингээд дараагийнхаар уулзъя. Баяр таа.